судлаачийн хувьд, залуу хүний хувьд, бас энэ чиглэлээр ажилтг хүний хувьд бол илүү үндэслэл суурьтай, судалгаатай төслийг бол дэмжиж байгаа. За тэр нь бол улсын их хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төсөл байгаа. Яагаад ингэж нэ гэхээр энэ төсөл бол өнөөдөр гэргэнд өргөн баригдчихаг төсөл юм байлээ. Нэлээд олон жилийн хугацаанд судалгаа хийгээд судлаачдын байр суурь, иргэдийн байр суурь, сонирхлын бүлгүүдийн байр суурийг нийтэд нь ингэж авч үзсний үндсэндээ бас олон талаас нь харж үзсний үндсэндээр бол оруулж байгаа төсөл учраас дэмжиж байгаа. За тэгээд яг тэр дотроо бол миний хувьд хуульч өмгөөлөгч судлаач хүний хувьд бол шүүхтэй өдөр тутам харилцдаг. Тэгээд шүүхтэй холбоотой үндсэн хуулийн ямар алхмууд байна, ямар дэвшилтэй заалтууд байна, тэрийг бол анхааралтай ажиглаж байгаа. За тэр дотроо бол энэ шүүгчийн хараа тус байдал, шүүхийн бие даасан байдлыг баталгаажуулах энэ заалтууд бол тодорхой хэмжээнд бас өмнөх жилүүд магадгүй 2-3 жилийн өмнө, 4-5 жилийн өмнө хийгдсэн судалгаан дээр үндэслэж орсон учраас бол илүү үр дүнтэй гэж үзээд байгаа. Гэхдээ мэдээж энэ үндсэн хуулийг батлах процесс өөрөө бүх талуудын хоорондын зөвсөлтөлтөөр тулгуурладаг учраас бүгдээрээ бол ямар нэгэн байдлаар тохиролцоо зөвсөлтөл хийн л дээ. Тэр дундаас маш сайн хууль дүрийг гаргаж ирээд ингээд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадах юм бол энэ ганцхан төр засгийн хүмүүсийн хувьд ашигтай зүйл биш. Энэ нийт ард иргэд тэр дундаа залуучуудын хувьд бол амьдралд нь шууд бус байдлаар үр өгөж өгөх ийм л процесс одоо яваад байгаа. Тэгэхээр энд бол бүгдээрээ идэвхтэй оролцох хэрэгтэй. Яг чиглэлийнхаа мэддэг мэдлэгийнхаа хүрээндээ залуучууд анхаарч идэвхтэй байгаасаа гэж хүсэж байгаа.